Сүхбаатар Дорнод Хинтээ аймагуудад цагаан зэрэг хууль ёсоор хэмжээгээр агнаж байгаа асуудлаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хэдийгээр цагаан зэрэг хууль ёсоор агнасан тохиолдолд 1 саяас 1 сая 100 мянган төгрөг торгох хуулийн залт байдаг ч аймгийн мэргэжлийн ялтоолоо цагдаагийн байгууллагаас хяналтыг сайтар тавиагүйгээс энэхүү иргэд зээрийг овоо олноор нагнаж хууль ёсоор худалдаалж байгааг нэ. Энэ хууль бус агнуур хийж байгаа бүх үйлдэлийн 90-95% нь галт зэвсгээр үлдэж байгаа. За бусад цөөхөн хувь нь яг урх хавх тавьж нэг тарууг үнэг хэрс чанаа гэдэг юм уу тийм байгаа. Тэгэхээр энэ галт зэвсгээр үлдэж байгаа энэ хэргийг одоо тасан зогсоох бууруулахад нэлээд том бодлогын асуудлууд дутагдаад байгаа юм. Хамгийн түрүүнд галт зэвсгийн тухай хуультай холбогдуулаад өөрөөр хэлбэл 2001 онд одоо улсын хурлаа батлагдсан гарсан галт зэвсгийн тухай хуулиар ан агнах зориулалтаа галт зэвсгийг тухайлан зааж өгөөгөөсөө шалтгаалаад манай иргэд ихэвчлэн автомат буугаар ан амьтаа агнадаг. Өөрөөр хэлбэл Оросын албаны улсад үйлдвэрсэн Сайга, Випер, Тигр, Скейс гэсэн ийм автомат буугаар. Өөрөөр хэлбэл нэг удаагийн одоо буудлагаар одоо олон тооны амьтдыг одоо хөнөөх ийм чадaltaй одоо байлдааны гэж нэрлэгддэг, цэргийн гэж нэрлэгдэхээр ийм одоо буугаар амьтдыг бол сүрүүлж одоо хөнөөж байгаамаа. Тийм учраас бид галт зэвсгийн тухай хуулийн хууль зүйн яамнаас санаачилсан галт зэвсгийн тухай хуулийн шинжилэн найруулсан ийм хуулийн төслийг бол ажлын хэсэгт нь оролцоод ерөөсөө ан амьтаа агнах галт зэвсэг гэдэг бол автомат байж болохгүй. Хагас ч бүрэн ч ерөөсөө автомат байж болохгүй. Учраас түүний одоо хийц загвар хүчин чадлыг нь тодорхойлж өгч байгаа. Бол мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас жил болгон тийм ээ. Тухайлбал аймаг орон нутгад бол аймгийн мэргэжлийн хяналт байгаа, сумдад бол сумдын байцаалж байгаа хяналтаа тавьж ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол хууль ус агнууртай холбоотой бас хэцүү. За байгаль орчин ногоон хөгжлийн яамд бол энэ цагаан зээрийн одоо тоотлого нөөцийг тогтоогоод тухайлбал тухайн дээх үед бол үйлдвэрлэлийн зорилтыг бэлтгэдэг байсан. Тэгэхээр сүүлийн жилүүд тоо толгойн цөөрсний бол бас үйлдвэрлэлийн зорилтыг бэлтгэхгүй зөвхөн ахын зорилт гэдэг юм гараад ирж байгаа. Ийм учраас ерөөсөө бодлогын хэмжээнд нь тоотлого нөөцийг тогтоогоод магадгүй үйлдвэрлэлийн зорилтоор агнах боломжтой болвол тэр зөвшөөрлийн нөхцөл хууль бусаар бас энэ агнах тоо бас буурах гэсэн бодолтой байгаа. Мөн 103 аймгийн иргэд зээрийн махыг эчиндээ хэрэглэхээр их хэмжээгээр харгас хэрцгий аргаар агнаж байгаа сэтгэл зогнож байгаагаа энэ асуудлаар сурвалжлагалт гэсэн сэтгүүлч онцолж байсан юм а. Ерөн зүгээр 103 аймгийн хөдөөгийн болон сумын төв аймаг дээр амьдарч байгаа айлууд ер нь бол ер нь миний орсон багцаагаар нэг 50-60 айлаар орсон. Бүгд ер нь зүгээр зээрийн махад хийж байгаа айлууд болохоос огт хоньны мах босод төрлийн амьтны мах малын мах хийж байгаа айл байхгүй нэлээ л дээ. Тэгээ 3000 малтай айл гэтэл төмпөн цагаан зээрийн мах чансан баг ч тийм. Компани захирал 500-600 адуутай айл гэдэгтэл адуучтай цагаан зээрийн мах өгнө гэдэг цагаан зээр агнаа явж байгаа жишээтэй. Иймэрхүү байдалтай бол үнэхээр цагаан зэрэг олноор нь устгаж үгүй хийж байгааг бол үнэхээр хараад бас сэтгэл эмзэглэж л байлаа л. Амьтныг одоо хайрлах юм бол огт байхгүй нэл. Ерөн зүгээр хөдөө орон нутг дээр очиод уулзч үзлээ цагдаа мэргэжлийн хяналт энэ төр тийм. Яагаад ингээд хууль хэрэгжихгүй байгаа юм бэ? Уг нь бол экологийн засгаар хуулиар бол 20 амтан байдаг. Яагаад ингээд хэрэгжихгүй байгаа юм бэ гэхээр яг одоо төрийн байгууллага хууль хяналттай юм болохоор улирал муу одоо нэг сард яг цагаан зээрийн яг хан агнжаа нэг гэтэл нэг 12 хоног ч үгүй юм хэд хоног хөдөөгөр томилтоор явж иргэдэг. Тэгэнгуутаал орчдөг. Бүгд өрөөндөө сууж. Тэр хойгуур нь ерөөсөө огт цагаан зэрэг үлрсөд ямар ч хууль гүмшгэл ерөөсөө хэдэж байгаа байхгүй.